Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 9-р сарын 14-ний өдөр улсын хурал өргөн мэдүүлсэн гэр бүлийн эрх шүүхэд хян шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслийг хилцүүлгийг хууль зүйн байнгын ороо 2025 оны 12-р сарын 2-ны өдрийн хуралдаанаараа явууллаа. Хууль санаачлагч гэрэл цуцлах, эцэг байх эрхийг хязгаарлахад хүүхдийн эрх ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах, хохироохгүй байх, гэрэл цуцлалт болон холбогдох бусд гэр бүлийн холбогдлолтой хэргийг хянан шийдвэрлэхэд хүүхдтэй холбогдлолтой асуудлыг нэхэмжлэх гаргасан эсгээс үл хамаарч заавал шинжилэн судлаж шийддэг байх. Шүүгч эвлэрүүлэн зуучлагч нар гэр бүлийн эрх зүгээр мэрэгших, гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн систем шүүхэд бий болох, цаашлаад эцэг хүүхдийн өмнө хүлээх гэр бүлийн хариуцлага дээшлэх, шүүхийн өөрийн санаачлагаар нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжилэн судлах үүрэг оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн эрх ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хангуулах зэрэг асуудлыг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг иргэдийн оролцоог хангах санал авах зорилгоор улсын хурлын ди парламент цахим сайд байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн П сайн зэрэг гэр бүл хүүхдийн шүүгээс гарсан шийдвэрийн биелэлтийг хангах буюу шүүгийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой зохицуулалтын талаар тус шүүгийн шүүгч тавьж тухайлсан шаардлага хуулийн төсөл туссан хэсэг, прокурорын байгууллага гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэх тусгай нэгж байгуулах хэсэг, улсын хурлын гишүүн Баасан жаргал гэр бүл хүүхдийн шүүхийн төсвийн талаар, эвлэрүүлэн зуучлалын тухай хуультай хэрхэн уялдах талаар, улсын дээд шүүх процессын шинжтэй хиймжээг тогтоох журам баталгын тохиромжтой хэсэг, шүүгчийн захирамж болон шинжээчийн гаргасан дүгнэлтэд гомдол гарах эрхийг хязгаарласан зохицуулалт нь оновчтой хэсэг, насан туршигүйнд эрүүг ариуслах хүлээлгэж хорихыг хангалтуулж байгаа гэмтэргийн төрлийг бууруулахад баримтлах бодлогын талаар асуулт асууж хариулт авлаа. Түүнчлэн улсын хурлын гишүүн сайн зөр гэр бүлийн хөгжлийг дэмжих болон хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг улсын хуралд өргөн мэдүүлэх, эрх зүйн ач холбогдолтой үйл явдалд овог нэр тогтоолох асуудлыг оруулах, онцлогтой хэрэг маргааныг шийдвэрлэхэд гэр бүл хүүхдийн шүүхийн шүүгчлийг туслахаар мэрэгжлийн ур чадвартай гэр бүлийн сэтгэл зүйч, нийгэм социологийн чиглэлийн мэрэгчлэлтэй хүмүүсийг ажилуулахад анхаарах эрх зүйн чадамжгүй тооцох асуудлыг процессжуулах, улсын хурлын гишүүн Баасан жаргал шүүхийн үйл ажиллагааны хараа тус бие даасан байдлыг хангах хүрээнд хууль зүйн байнгын орооноос хянсан төсвийг бууруулахгүйгээр улсын төсөвт тусахын зүйтэй зэрэг саналыг хэлсэн болно. Гэр бүлийн эрх шүүхэд хян шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон хувийн 53.3% нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхин зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ гэр бүлийн эрх шүүхэд хян шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан эрүүг эрх хян шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, эрүүг үйл нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай нэмэлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нэмэлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай нэмэлт оруулах тухай, иргэний эрх шүүхэд хян шийдвэрлэх тухай хууль өөрчлөлт оруулах тухай, эвлэрүүлэн зуучлалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулах тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай нэмэлт оруулах тухай, шүүх байгуулах тухай хууль өөрчлөлт оруулах тухай, гэр бүлийн эрх шүүхэд хян шийдвэрлэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд болон хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийн хэлцэх хэсэг хэлэлцүүлгийн явуулсан талаар хууль зүйн байнгын орны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За Алтан гэрэл гишүүн